За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай үйлдвэрээс уус хөдрөвч ирсэн байгаа. Тэгээ хэдүүлээ энд unboxing хийгээд дотор нь юу байгаа, ямар материалаар хийсэн, яасан гэдэг талаар хэдүүлээ товчхон ярилцъя. За тэгээд уус хөдрөвч маань болохоор хэмжээний хувьд одоо энэ савлцсан хэмжээний хувьд 70 см, 18 см, за 22 см гэдэг ингээд авч явахад их авсанхан. Нийт жингийн хувьд бол 9 кг байгаа. За тэгээд яаж онгойлгох вэ гэхээр энэ дээдлийн хоёрыг ингэж онгойлгоод за тэгээд энэ захилгааны ингээд татангууд дотор нь юу байгаа вэ гэхээр манай сүйдрвч байна. Сүйдрвч маань болохоор бос харгал бөмбөг буюу одоо яг техникийн хэлээр бол хак юмгаар хийгдсэн байгаа. За тэгээд материалын хувьд болохоор 210D тэгээд бидний сампл аваад ирсэн байгаа. Самплыг заавал. За энэ материал маань болохоор дотор энэ хар төрөлхтэй. За тэгээд энэ бос харгал өнгөтэй. Тэгээ бороо уснаас бол 100% хамгаалах ийм материал байгаа. За нарны гэрэл бол ийш дотгошоо бол нэвтрэхгүй. Та бүхэн дараа би гар утасны гэрэл барьж байгаад ингээд нэвтрүүлж үзүүлнэ. Тэгэхээр ерөөс дотгошоо ямар ч нэг гэрэл нэвтрэхээр байгаа. За тэгээ материалын болохоор ийм сайн чанарын үл нэвтрэх нар тодорхой хэмжээгээр одоо илүү сайн хааж чадах ийм материалыг бид нар хийсэн байгаа. За тэгээд датлгуудыг нь болохоор одоо жишээ нь энэ датлага гэхэд ингээд хавтгай уяа гэж ярьдаг. Энэ уяа бол ингээд маш сайн чанарын хавтгай уяагаар хийгдсэн. За тэгээд энэ дээр нь ингээд давхар нэмэлт ийм хөлгөөнүүдийг хийж өгсөн. За тэгээ уус үл нэвтрэх ийм одоо энэ ойдл дээрх юм наалтуудыг бүрэн хийж өгсөн байгаа. За тэгээд энэ сүйдрвч маань болохоор хэмжээний хувьд болохоор 6 харьцан 5 м буюу ер нь бол 28 м квадрат ийм талбайг бол одоо бүтэн хаах боломжтой байгаа. За тэгээд энэ болохоор овоо гэдэг одоо манай үндсэн тооноо хэлсэн юм. За уул овооны овоо гэсэн үг байна. Овоо сүйдрвч гэдэг хэлсэн байгаа. Мөн байгууллагууд бас энэ дээр өөрсдийнхөө лого хэвлүүлж авах боломжтой байгаа. Тэгэхээр бид нартай бас холбогдорой. За тэгээд үндсэн одоо гол багны датлгууд болохоор хоёр талдаа бол төмрөө оруулахтай байгаа. Тэгэхээр илүү бат бөх болдог. Татах хэсгүүд дээр бол ийм даун хэсгээр орсон байна. Энийг бас дараа яг барьж үзэхдээ тооцоолох байна. За тэгээд сүйдрвч маань болохоор ингээд ихэд аваа явахад бол ийм авсаархан байгаа. Тэгээд 6 харьцан 5 м-тэй юм болж байгаа. За тэгвэл дараагийн хэсэг маань одоо жишээ нь яг ийм төрлийн одоо юунууд сүйдрвчнүүд бол ийм олон багантай ирдэггүй. Бид нар бол яаж байгаа вэ гэхээр яг бүрэн шийдэл та бүхэндээ хүргэж байгаа учраас энэ багны хэсгүүдийг бол хоёр гол баг нь дөрвөн туслах багантайгаар шийдсэн байна. Би одоо жишээ болгоод энд үзүүлье. Энэ болохоор хөнгөн цагаан баг нь байгаа. Тэгээ яагаад энэ баг нь ингээ голдоо ингээд энэ хөнгөн цагаан төмөр орж ирдэг вэ гэхээр ихэнх баг нь болохоор энэ хэсгээр хуурдаг. Тэгэхээр энэ гол руу ингээ хөнгөн цагааны хийгээд өгөхөөр энэ хуурал үүсдэггүй давуу талтай байдаг. За тэгээ энэ дардаг түвжээр дарагдаад тэгээд ингээд дөрвөн хэсгийг хийхээр явах вэ гэхээр 2 м 40 өндөртэй гол баг нь гараад ирчихэж байгаа. За туслах багны хувьд болохоор арай өөр телогоор хийгдсэн. Ийм бас ийм өөр төрлийн дардаг түвжээтэй ийм төмрөн адилхан хар өнгөтэй ийм байгаа. Энэ маань болохоор 2 м 40 өндөртэй гол баг нь энэ болохоор 1 м 80 өндөртэй одоо туслах баг болох юм аа. Тэгээд энэ дөрвөн ширхэг, энэ хоёр ширхэг байна гэсэн үг. Тэгээд энэ нутан дамжуулж орчиж байгаа. Хэцэлтэй бол яг ингэж дөрвөлнгийн одоо ийм дөрв нийт 6 ийм багантайгаар хэцэлтэй өгөөд байдаггүй. Гэхдээ миний хувьд бол одоо зохион бүтээлтэн дээр яг бүрэн шийдлийн салхийг давах шийдлийг одоо хийх бол энэ багнуудыг оруулж өгсөн байгаа. За одоо тэгээд дараагийн нэг хэсэг юу вэ гэхээр үндсэн одоо нөгөө уяа датлагнууд болон гац байна. За тэгээд датлагыг нь болохоор ямархуу байдлаар одоо шийдэж өгсөн бэ гэхээр энэ бол цацруулагчтай одоо рефлектив гэж ярддаг цацруулагчтай 6 мм-ийн диаметртэй ийм яг өнгө дагуу одоо материалын өнгө дагуу одоо ийм татлага байгаа. За энэ бол ингээд 14 ширхэг байгаа. За тэгээ гурвалжин чангалуурыг оруулж өгсөн. Гурвалжин чангалуур нь болохоор салхи шуурганд эвдрэхгүй бат бөх ийм одоо хөнгөн цагаанаар хийгдсэн байдаг учраас энийг ингээ оруулж өгсөн. За ингээ 14 ширхэг байгаа. За тэгээ ганцны хувьд яаж байгаа вэ гэхээр энийг болохоор ер нь бол нэрс нь бол 7-гийн тоо шиг хэлбэртэй учраас 7 хэлбэртэй гац гэж үздэг. За миний төө бол 20 см байдаг. Доор нь
5 см гарч ирээд 25 см-ийн ийм гац байгаа. Тэгээ гацлахтаа 45 градусын налуу хийгээд энэ хэсэг дээр газар руу ингэж оруулдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр гац харихгүй ирэхгүй. Одоо энэ гац нөгөө бас суурах талаасаа бас их даваа талтай байдаг. Дахин би чанга ордоггүй. Тэгээ ер нь бол энийг та бүхэн нуглах гэхэд бол нуглахгүй. Дээрээс нь энэ бол зэвэрлэлтээс хамгаалсан байдаг. Тэгэхээр үндсэн одоо багцд юу болж байгаа вэ гэхээр гацнууд за тэгээд уяа татлагууд тэгээд үндсэн одоо та сүйдрвч маань тэгээд 2 ширхэг юм бахим хөнгөн цагаан гол багна тэгээд 4 ширхэг одоо 4 талд нь орж ирэх юм хэрэгтэй байгаа. Метр 80 өндөртэй төмрөн багна байгаа. За тэгээд үндсэн уут маань болохоор мэдээ мэдл юм аваа сүйдрвчгээ бичсэн. За тэгээд энэ төгжээ эднэр бол маш сайн чанартаагаар нь хийсэн байгаа. За тэгээд та бүхэн одоо энэ хийж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань 6 сарын 15 гэхэд та бүхний гар дээр хүрэх болно. Тэгээд үнийн хувьд болохоор 398 сая төгрөг гэж байгаа. За тэгээд энэ пост орох хэсэг дээр болохоор хэрхэн захиалах яах их тухай мэдээллүүдийг хүргэж чинь. Тэгээ форум бүглэл бинэрлээ явуулчихад танилуу одоо бусад мэдээллийг өгөөд тэгээд одоо энэ зуны аялалдаа хэдүүлээ сүйдрвчтэй аялалд одоо аялаж сурч хэвшээ. Энэ бол аяллыг хамгийн гой хамттай болгох гол хэрэгсэл шүү. Та бүхэн одоо энэ овоос сүйдрвчээ захиалаарай. Энэ бол одоо майхнаас дутуугүй одоо хамгийн хэрэгцээтэй зүйл бол сүйдрвч байдаг шүү. Энийг та бүхэндээ одоо дараагийн бичлэгээр одоо барьж үзүүлээд тэгээд яаж ашиглахыг нь одоо танилцуулъя. Энэ бол манай яг эцсийн бүтээгдэхүүн таны гар дээр очих ийм загвар маань одоо үйлдвэрээс ирсэн байгаа. Та бүхэн цахилгаан өгөөрэй. Хэдүүлээ энэ зам одоо илүү таатай аялахад хэрэгцээтэй бүтээгдэхүүн болсон шүү. За ингээд танилцуулсан зохион бүтээгч аялагч баяр сайхан байлаа. Баярлалаа.